Малхай тэргүүг галд ариулах тухай. Аз харах, ажил үйлс бүтлгүүтэх, биеийг өвчин ороох үед малхай оймсоо ариулдаг. Оймс гутал бол эрэллийн билийдэл. Малхай тэргүүн нь Тэнгэрийн билийдэл гэж сүсгэлэх тул Тэнгэр эрлээ гондоох, бусдын өслөөс болж зовоод байна уу гэж үзэн галд ариулдаг. Малхай тэргүүг галд ариулахдаа хог хор шатаагаагүй, шинээр түсэн аргал хомоол, модны игчэд галд, шар тос, арц, ганг, шилмүсээс аль нэгийг хийн ариулна. Хэрүү малхай чихтэй бол хаттал ариулна. Галд ариулахдаа гал эзэн өмссөн тэргүүн минь, гарц олдох амьдралын минь, тэнгэрт хүрэх замын чигээ, төөрөлгүй олох манаа болог, ахуй тэгшлэх ухаанд минь түшиг, аянд явах замын аз хиймэр, өөдөө биед минь сахиул, өвчүү зүрхэнд минь игч болог гэж хэлж ариулна. Хамаг Монголын эзэнт улсын урдуй ухаан, урлын онцлог судраас.